Автотээврийн хэрэгслийг тос тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх техникийн үйлчилгээ стандарттай боллоо. Автотээврийн хэрэгслийн эд анги бүрэлдэхүүн хэсгийг аливаа эвдрэл гэмтлээс урьдчилан сэргээж ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор тос тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйлчилгээг тогтоосон хугацаанд тогтмол хийж байх ёстой. Тогтоосон хугацаанд технологийн дагуу үйлчилгээ хийлгэснээр таны автомашины аюулгүй байдлын түвшин нэмэгдэж, гинтийн томоохон эвдрэл гэмтлээс зайлсхийж, цаг хугацаа мөнгө хэмнэн байнгын найдвартай бүрэн бүтэн автомашинтай байж үн цэнээ урт хугацаанд хадгалж чадна. Тос тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйл ажиллагааг зориултын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан үйлдвэрлэгчээс заасан технологи аргачлал зааврын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай. Үйлдвэрлэгчээс зөвлөсөн ашиглалтын материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах, үйл ажиллагаанд мөрдөх, технологи ажлын дарааллыг заавал мөрдөх зэрэг чухал асуудлыг зохицуулсан бодлого стандартлсан баримт бичиг Монгол улсад хангалтгүй байна. Ийм тус асуудлыг шийдвэрлэн автотээврийн салбарт чанарын эд бүтцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газар автотээврийн хэрэгслийг тос тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 6971 2022 стандартыг боловсруулан батлуулад байна. Энэхүү стандартаар автотээврийн хэрэгсэл тос тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхой болгож, нэг стандарт, нэг зохицуулалтын дор ижил түвшинд жигд чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгож байна. Жолоочдоо стандартын шаардлага хангасан үйлчилгээний газраар тос тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйлчилгээг тогтоосон цаг хугацаанд тогтмол хийлгэж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийж, аюулгүй найдвартай автомашинд замын хөдөлгөөнд оролцоорой. Алтан шар зам тань үлдсийтэй байх болтугай.